Ямар ч байсан гэсэн их баяр сайдын танилцуулгаас авсан нэг тааламжтай зүйл нь юу вэ гэхээр өнгөрсөн 10 гаруй жилийн хугацааны алдаатай бодлогын үр дүнд Монгол улсад ер нь эдийн засгийн эрх чөлөө үгүй болсон, зах зээлийн зарчмаар асуудал явхаа байсан, дотоод гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн эрх ашиг бол ноцтойгоор зөрчигдөх болсон гэдгийг бол хүлээн зөвшөөрч байгаа явдал нь бол бас сайшаалтай байна. Тэгээд энэ нөхцөл байдлаас хэрхэн яаж гарах уу гэдэг чиглэлээр одоо энэ хуулийн төслийг оруулж ирж гин гэж ойлгож байна. За тэгээд энэ бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл нь яаралтай гормоор орж ирсэн байж байгаа. За тэгээд өмнө нь болохоор бас хид хидтэй хувилбар бол явцсан байж байгаа. Тэгээд бид нар бүгдээрээ мэдж байгаа. Занданштар сайдын үед бол бас эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл гэдэг нэршлэлээр орж ирээд бас их хурал дээр ажлын хэсэг байгуулагдаад ингээ явсан. За энэ дагалдахаар орж ирж байгаа зөвшөөрлийн тухай хууль болон түүнтэй холбоотой бараг тэ нөгөө 100-аад хуулийн төсөл гэдэг байгаа нь болохоор зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд бас орж ирчээд ажлын хэсэг байгуулагдаад инх түвшин гишүүн ахалж ажиллаад өчнөө олон удаагийн уулзалт хийцэн одоо ийм бүх зүйлүүдийг нэгтгээд нэрийг нь өөрчлөөд энэ бизнесийн эрх чөлөөний тухай хууль гээд оруулаад ирчихлээ юм байна л да. Тэгээд яг хуу зөвшөөрлийн тухай хууль дээр ч гэсэндээ бас зөндөө асуудлууд бол байсаар л ирсэн. Та бүхэн бүгдээр л мэдж байгаа. 2022 онд анх батлагдаад тэрнээс хойш бараг жил болгон янз бүрийн өөрчлөлтүүд ороод ирсэн. Тэгээд ийм зөвшөөрлийн бас нэгдсэн тогтолцоогоо бас нэг яг жинхэнэ утгаар нь хийж чадахгүй одоо өнөөдрийг хүрчээд байж байна. Тэгсэн ирнэ тэгэл одоо энэ дагалт хуулиудыг ингээ шигтгсэн байдлаар харахаар бас нэг жижиг сажиг зөрчлүүд бол бас харагдаал байна. Тэгэхээр бол яг энэ одоо хитрхи одоо нүсрэл ийм ажлыг л бид нэр ингээд айгу богино хугацаанд хийхийг л зориод байна л та. Тэгээд нэршил өөрчлөх гих мэттэй холбоотойгоор бас баахан тийм механик өөрчлөлтүүд орцсон харагдаж байна. Тэгэхээр ийм их нөгөө механик ажил орохыг нь мэдсээр нь байж заавал одоо бас нэршлийг нь өөрчлөөд нөгөө зөвшөөрөл мэдэгдлийн хууль болох шаардлага байсан уу? За энэ хөрөнгө оруулалтын хууль болохоор бас шинэ багадаа. Тэгээ энэ хөрөнгө оруулалтын хуультай холбоотой хүмүүс гишүүд бас нэлээд асуултууд асуугаад байна л та. Тэгэхээр хэрв гадаад зах зээлтэй тодорхой тохионуудыг мессежүүдийг өгөхийг зориод байгаа бол хөрөнгө оруулалтын хуулиа бол энээс салгаад тусад нь бас оруулж ирээд тусад нь хилцүүлээд энэ дээрээ бас нэлээд ач холбогдол өгөөд ярих хэрэгтэй байсан уугүй юу гэдэг асуудал. За сая яг энэ хуулийн өмнө ашигт малтмалын тухай хуулийн төсөл орж ирлээ. За тэгээ уул нь бол одоо Учирлын засгийн газрын өргөн бариад байгаа хоёр хуулийн төсөлтэй хоёулаа маш ач холбогдол бүхий. Гэтэл ингээд бас хоорондоо нэлийн зөрчилтэй зүйлүүд харагдаад байна. Нөгөө цагаа нэмээд авчдаг уу? За жавлан гишүүнд 1 минут нэмье. Тэгээ юу болсон бэ гэхээр ашиг малтмалын тухай хууль бас маш их хүлээлттэй юм хуулийн төсөл орж ирсэн. Гэтэл одоо нөгөө чөлөөлөе гэдэг одоо та хэдийн ярьж байгаа зүйлээс бас л нөгөө нэг тис хөндлөн одоо хид хідэн тусгай зөвшөөрлийг бол одоо нэмчихэж байгаа. Тэгээ тэр нь одоо эргээд энэ нөгөө хилцэгч байгаа хууль дээр бас одоо ямар байдлаар яаж тусгаж орж ирэх юм. Дахиад одоо энэ зөвшөөрлийн хуулиа хүндэх шаардлагатай болно. Тэгээд энэ засгийн газрын бодлоготой ч уялдахгүй байгаа юм биш үү гэхлээргүй зарим салбарт бол юм хатуугаар хэрэгтэй энэ төр гэж яриа сууж. За дээрэс нь одоо энэ бизнес эрх чөлөөний тухай хууль дээр чинь болохоор юм өмчийн хэлбэрийг үл харгалзан дотоод гадаад гэдгийг үл харгалзан ерөөсөө одоо бүх одоо хөрөнгө оруулагчтай бизнес эрхлэгчдийн эрх ашгийг жиг тангана гэсэн байж байгаа. Гэтэл энэ ашигт малтмалын тухай хуулиар орж ирж байгаа асуудал дээр зэсийн амнат дээр гэхэд нөгөө муу эрдэнтийгээ болохлээр баахан дээрлэхэд нөгөө өндөр амнаттай ингээ үлдээцэн бас нэг юм асуудал. Ажлын хэсгийн 5 номер микрофоныг нэ. За өнгөрсөн 10 жил ер нь Монгол улс эдийн засаг юу болов гэж. За бид дотоодны бүтээгдэхүүнээ 4 дахин өсгсөн байна. Нэг хүн ногдох дотоодны бүтээгдэхүүн 2 дахин өссөн байна. Монгол улс дунджаас дээш орлоготой орн болсон байна. Бас чамгүй үзүүлэлт. 10 жил. Энэ 10 жил Монгол улсын эдийн засаг доктортой өсөлтөд хадгаллаа. 10 жилийн өмнөх юм та жоохон улс төр яриад нам яриад. Уул нь энэ эдийн засаг бизнес орчноо жоохон бүгдээрээ жоохон либераллаад, жоохон гогтойг нарилгаад хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин бүрдүүлчихвэл тун цай.
Энэ бол засгийн газрын хуулийнхаас илүү манай парламентын нэрийн утас болсон хууль болоосоо гэж би бодож байгаа. Их хурлын дарга ажлын хэсэг байгуулаад намын гишүүдийг бүлгийн гишүүдийг тэгш оролцоог нь хангаад ингээд хамтраад нь шийдвэрлэх сайхан мессеж болно. Улсын баяр наад юм уу. Эдийн засаг 2012 он 8-аас 12 онд 17%, 17.3% өсөлт хийсэн. 12-оос 16 онд Монгол улсын эдийн засаг 17 дахин унсан. Яагаад унсан гэвэл хууль эрх зүйн орчны асар их өөрчлөлт гарсан. Бүхий л салбарыг хамарсан. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт, бизнес орчин, уул уурхай ашиглалт, мал газрын тос, бүтээгдэхүүн бах гэрээ тойрсон хууль эрх зүйн өөрчлөлт. Үр дагавар эдийн засаг хүчтэй унсан, Монгол улсын валютын нөөц тэгэлсэн, олон улсын валютын сангийн хөтөлбөр хамрагдахаас аргагүй байдал орсон, Дубайн гэрээг очиж хийх, буулт хийхээс аргагүй байдал орсон. За ингээд хөгжлийн банк тойрсон, маргаан үүссэн, ийм л зүйл болсон. Тэгэхээр бодлогын алдаа гэдэг бол эдийн засагт яаж нөлөөлдөг нь сүүлийн 10 жил. Энээс 10 жил бол илүү хурдтай, илүү өсөх. Өдөрт бид чинь нэг хүн ногт 10,000 дагуулчихсан 100 Европын орны түвшинд очих тийм болцоотой. Монгол улс дараагийн Катар, Кувейт болж байгаа ийм үйл явц явж үе шүү дээ. Тэгэхээр энийг зэгсэх хэрэгтэй байна бүгдээрээ ингээ нийлээд нэг. Тэгэхээр нэг ардын намын 10 жил гэдэг ардын намын 10 жил илүү бүтээл өндөр байгаа шүү. Доктортой эдийн засаг, доктортой өсөөд явж байгаа гэдгээр нэг хэлхийг хүсэж байна.